Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан нэрлэгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Хүлээн авна уу. Хүүхэдтэйгээ салах ёс хийгээрэй. Хүүхэдтэйгээ салах ёс хийгээрэй гэж эмч нарыг хэлэх үед эмээ маань орж ирээд намайг хитэн талаас нь үнэрлээд доош нь харуулж нурууг минь илчгээд гарах гэтэл би цусаар буулжод босч ирж байсан хүүхэд юм гэдэг. Миний өглөөд болчихсон байсан тэр үеийн талаар эмээ надад ярьж өгч байсан юм. Би 2 настай байхдаа зүрхний хагалгаанд ороод золтоол морг руу явчаагүй минь тэр. Хүүхэд насны минь дурсамж надад бүдэг бодог л орж ирдэгч ямар ч л байсан би эмээгээсээ өргөөсө салдаггүй хүүхэд байсан гэдгээ сайн сандгийн. Эмээ надтай байнга зуралдаад байж чадахгүй хүнлийн болсон хойно хаяада гадуур дотор явах ажил гарна. Тэгэхээр намайг дүү дээрээ үлдээчихдэг байсан. Намайг сатааруулж байгаад эмээ гараад явчихаар нь би мэдчихэд 90 эртэл нойролдог тийм л хүүхэд байлаа. Тэр үеийн өөрийгөө дүрсэлбэл уртаа хар үстэй, том нүдтэй, тэгэд дуулах аягүй дуртай тийм хүүхэд байсан. Цэцэрлэгт оронгуудаа би урлагийн үзлэгийн хамаг юмд нь оролцоод явчихсан төрөлхийн нүүрэмгээ байсан гэхүү дээ. Тэрийг минь олж хараад энийг ер нь урлагаар явуулбал зүгээр юм байна да гэсэн санаа анх эмээгээс л гарч байсан юм. Би дандаа л төвл өмснө гэж уйлж харилдаг байлаа. Дээр үед нэг хүүхэлтэй байдаг асан да. Хажуудаа хүүхэд өмсгөж зориулсан төвлөлтэй хамт ирдэг. Тухайн үеийн хүүхдүүд сайн санах байх. Хүүхдүүд тэр хүүхэлтэйдээ дагалдаж ирдэг хүүхдийн төвлийг их өмсдөг. Тэгэхээр нь би бас тэрний төвлийг өмсөж авна гэж уйлаад бөө юм болж байсан. Бас хамаатны ихчийн хуучин хувцснууд гэрт ирэхэд нь би тэр дундаас хамгийн дөрөв төвлийг нь барьж аваад өмсөн гэж орилоод л. Мэдээж гэрийнхэн намайг өмсөж болохгүй гэж хариулна. Яагаад гэвэл би эрэгтэй хүүхэд. Гэсэн ч би яаж игээл өмсчихдэг байсан. Эмээгийн хүүхэд болохоор дураараач байж. Сургуульд орох цаг ирэхэд би дандаа ягаан өнгийн юмс авахыг хүсэж байв. Ягаан цүнх, ягаан пенал, гүнжийн зурагтай бол бүр гоё. 1-р ангид ороход би хамгийн том биетэй хүүхэд найсан. Тэгснээ махлаг, мираалаг бас нэлийн ааштай. Хүүгүүдтэйгээ нэг их нийлэхгүй, огтудтай л их нийлнэ. Хамт дээс чирта тоглоно. 1-р ангийн хүүхдүүд бинээ шоолж муухай хандж мэдэхгүй шүү дээ. Хөөрхөн байсан. Тэгээд жаахан дээшээ яваад томроод ирэнгүүд намайг анзаараад шоолж эхэлж байгаа байхгүй юу. Өчнөө янзаар намайг дуудана, шоглох гэж үзнэ. Одоо л гей, транс гэдэг үгнүүдийг хүмүүс мэддэг болчихсон байгаа болохоос биш. 2000 оны ихэр бол гомо, манин тэгээд л нөгөө охин гэдэг үгээр дуудана шүү дээ. Биеийн тамирын заалны эмэгтэй хувцас солих өрөөнд хүүгүүд нийлж агаад намайг төвжиж байсан удаатай. Одоо ингэ бодохоор би дотроо өөрийгөө угаасаа эмэгтэй хүүхэд гэж боддог байсан болохоор тэр шоглоом нь надад ердөөсөж эмзэг тусаж байгааг юм шиг байна. Би чинь бага хэл галзуу хүүхэд байсан. Тэд нартай зөрүүлээд л алалцсан. Багш юм уу нийгмийн ажилтнанд хэлээд цаг тухайд нь арга хэмжээ авахулчихдаг байсан. Сая намайг 1-р ангийн тэр манай ангийн энэ тэр нийлж агаад ингэж дээрлэгсэн гэд хэлчихэн шүү дээ. 8-9-р ангид байхад минь шинээр ирсэн нэг багш намайг анханасаа эмэгтэй хүүхэд гэж харсан байв. Яасан гэсэн чинь над руу харж ирсэн аа. Хөөш чи ийм том биетэй болохоор чамд эмэгтэй формны юб багтаад чи өмд өмсчихсэн юм уу? Чи чинь эмэгтэй биз дээ гэж асуудаг юм. Гэхдээ тэгэж андуурахаар надад бараг гой санагдаж байгаа юм чинь.
Багасаа л доромж их хамсаар байгаад надад сүулдэ нөлөөлөхөөч болчихсон байв. Бүр улаан цагаандаа гарчихсан гэж хэлж болно. Гэрийнхэн ч зүгээр байхгүй. Чи ийм байна, тийм байна гэж их загнав. Бага байдлаасаа болоод заримдаа 5 салаа боовны амт үзэх үедээ үзчихлээ байсан. Дотор байгаа хүмүүс маань нэг нь тийм байгаа юм чинь одоо яа гэх вэ? Над чиг ийм хүмүүс байдаг болов гэсэн бодол бүр 10 дугаар ангид орж ирсэн. Би ганцаараа ийм юм болов. Нэрнгээсээ би хүмүүсийн хэлдгээр гаж юм байх та гэж жинхнээсээ бодож байсан. Би чи ер нь л нэг тийм хилэмгээ доломгоо юм л бол тэр намайг тэгсэн гэд дорн багш нарт хэлээд явчихдаг байсан болохоор сүүл рүүгээ хүмүүс наатахад чин гар хурчих юм бол тэрнээс исэн юм болно. Лай зүгээр гэж бодоод залхсан уу яасан мэддэхгүй. Ямар ч лээсүү хүмүүс намайг зүгээр орхичихдаг байсан. Таг эрэхтэй хувцас өмсгөөр амар тохгүй эвгүй санагддаг болж эхлэв. Тэгээд миний эрэхтэй хувцснууд багаар эрэхтэй эмэгтэй аль нь ч өмсөж болохоор хувцснуудаар солигдож эхэлсэн. Уг нь гэрийнхэн маань за хүүхэд юм чинь энэ ингэж яагаад байлчих байх гэж бодож л байсан байх. Тэгс нөгөөх нь бүр хизээч болоогүй. Би нэг газар ярилцлага өгчихсэн байсан юм. Монголч чинь яадаг билээ дээ. Мэдээг хуулаад энд тийм тавина, доторх ярилцлагыг нь өөрчлөөд холион бантан болгоно. Тэгээд л тэр доороо Трансдарья гэдэг хар цагаан янз бүрээр фэйсбүүкээр сэвдээд явчих юм чинь. Тэгсэн тэрийг нь ээж имээ хоёр олоод уншчихж. Энэ яг яасан юм бэ? Үнэн үү? гэж л байна. Би ч үнэн л гэлээ. Ингээл ингэн тэгвэл тэгэнгээд би дотроо баахан тооцоолоод бараг өрөлтөө авчихсан байсан чинь ээж имээ хоёр ямар ч царайны хувирал гаргаагүй. Бүр яаачгүй. Тэгж хүлээж аавна гэж төсөөлөөгүй болохоор би өөрөө чочирдоод гацчихсан. Яхав ээж баг зэрэг цочирдсан байх. Гэхдээ л сүртэй хүлээж аваагүй. За тэгээд л миний нөгөө эрэхтэй эмэгтэй ямар ч хүн өмсөж болдог хувцснууд маань багаар яг эв эмэгтэй хувцснуудаар солигдож эхэлсэн юм. Эмээтэйгээ энэ тухай ярилцсан. Надад ингээд яваад байх хэцүү байна. Би юу н ингэмээр байна гэд эмээд хэлсэн. Тэгсэн эмээ за ёстой өөрөө л мэд. Чи эмэгтэй хүн болж өөрчлөгдлөө гэхэд хүнд дээрлэхүүлэхгүй, гадуурхахдахгүй, энгийн хүн шиг ажил хийгээд амьдраад явж чадна гэж бодож байвал надад санаа зовоод байх юм үнэхээр алга гэсэн. Намайг хамгийн түрүүнд хамгийн их ойлгосон хүн эмээ байсан. Наана их ширүүн намайг амар загнадаг байсан мөртлөө нэг ч удаа чи охин шиг байна, хүүхэн шиг байна, миний нэр хүндийг унаглаа инглээ гэж бол хизээч загнаж байгаагүй. Миний хувцснууд айжмаар өөрчлөгдсөөр гутлын тавир дээр бүр төвл байдаг боллоо. Хамаатны хүн гэрт орж ирэх сургаар эмээ би тойрч өмнө. Эмээ хүүшээ энэ гутлаа нугаач ээ. Намайг ийм төвл өмсгүйг мэдэж байгаа штэ. Алив наатахаа балкон руу гаргаж тавь гэд төвлийг минь чулуудна. Гэрт хамаатан орж ирэхэр болвол эмээ яг тэгдэг байсан. Айгу хөөрхөн. Тэгээд дараа нь бид хоёр палаж нутаг болсон. Сүүл рүүгээ эмээ бүр миний хувцлалтанд анхаардаг болчихсон. Намайг нэг юм өмсгөө зогсож байхаар наадхан дээр чинь наад гутал чи яаж зогцдөг юм бэ? Чи ч одоо мэдрэмжгүй юм хаашаа юм. Тэр төвлөө өмсөж гэж зандрангуй хэлнэ. Бодолгүй би шилжилтэнд орж эхэллээ. Анхны маань хаалгаа хүүх хэлхийг хагалгаа байсан юм. Мэдээж шинжилгээ аваад буу юм болж байж л хагалгаа хэлэхээр босно л доо. Тэгээд яг хагалгаа руу явах гэд гэрээсээ гарах гэсэн чинь эмээ тахаж авна гэд болдоггүй. Эмээ тэр үед аюу сандарчихсан байсан. Өдий болтол өсгөө тавьчихсан хүүхдээ өгчихвэл яана гэд би айж байна. Би чамайг дагаад явнаа
гэд болдоггүй. Би тэгэхээр үгүй та намайг тахаж аваад яг яах юм? Намайг битүүмжтэй өрөөрөө цааш наваад орчихно. Тэр хагалгаа нь 3-4 цаг үргэлжилнэ. Та тайван байж вэ? Би явчихад ирье. Би өгөхгүй гэж хэлээд имээг арай гэж гэрт үлдээгээд гарсан. Хөх хэлгэх хагалгаа чинь угаасаа нэг их үхээд ахаар хагалгаа биш шүү дээ. Тэгээд хөхөө хэлгчээд ирсэн чинь имээ харъя ч гэж хэлээгүй. Тэр сүүлд нь би нэг хувц өмсөх гээд цээж нүцгэн байж байсан чинь имээ хийлгсэн хөхийг маань харж яснаа. Хээ наадах чинь одоо ямар аймаар уул аваа шиг юм битээ. Ямар өндөр юм. Том ч юм. Пөпөр хэлбэртэй юм. Наад заваа юм ануугаач. Нэг л их хөхтөлөн. Энийгээ гайхуулаад нимгэн найтан мак өмсөх юм. Юундаа гайхуулдаг юм гэд намайг загнасан. Тийм л юм болсон доо. Дараагийн хагалгаануудад намайг явахаар болоход имээд бүр тоож байгаа ч юм алга. Зайхан өдөрч өгсөн. Оо, явчихад ирсэн үү гэсэн шиг намайг харчхаад л гэртээ байж байдаг болчихов. Шилжилт маань айжмаар өрнүүд хагалгаануудад орж байх үеэрээ би цагаан сараар огт аль хэсэхгүй байжгаад бүх хагалгаа дуусаад ог босны дараа бүл гэдэл хамаатнууд руугаа яваад орсон. Намайг дургуутдаг хүмүүс хамаатнууд донд уг нь айгүй их байсан юм шиг байсан. Тэгсэн тэд нар зүгээр болчихсон. Би гэхдээ үүнийг имэйл болиулсан байх гэж боддөг юм. Яаж гэдгийг нь мэдэхгүй л дээ. 2 дугаар курстээ би бүр таг эмэгтэй болоод ороод ирсэн. Зун нь хагалгаануудаа хийлгэж гисэн. Тэгэхэд бас тэнд намайг гайхаж пупа гэж хинч хүлээж аваагүй. Сойс төгөлдөр хуур заадаг байсан мэрэгжлийн багш маань надад их сайн юм л да. Би өөрөө ч хэлээгүй байхад багш маань санаачлахаараа шууд л намайг шин нэрээр минь Дарья гэж дуудаад эхэлсэн. Дарья, над чигчин ажиллаж байна уу? Дарья, юу тоглоод байгаа юм бэ? Над дээр ирээд наатахад давтаатах. Дарья, гэр орондоо давчдгүй юм уу? гэж ирээд л намайг загнана. Миний өмнөх нэрээр намайг огтхомж дуудаагүй. Ер нь манай мэрэгжлийн багш дандаа сайн хүмүүс байсан. Бүгдээрээ л намайг өмгөөлж хамгаалдаг. Тэр багш нарынхаа ачаар уйлж унжих, хүнд гомдох зүйлгүйгээр би сургуулаа төгслөө. Тэгээд л төгссөний дараа жинхэнэ амьдрал эхэлсэн дээ. Надад үнэхээр хэцүү байсан. Энд тентхийн газрууд ажилд авахгүй, яг юуны төлөө ч ингэж олон жил сурсан юм бүү мэд. Мэргэжил боловсрал эзэмссэн ч гэсэн ажлын байран дээр гарах болоход хинч биш болчихж байгаа юм да. Үүнд жаахан сэтгэл хөрмсөн. Гэхдээ бас азтай. Тэр үед надад ажил олоход минь үнэхээр их тусалдаг нэг ихч байсан юм. Манай концерт мистерийн техникийн багш л та. Намайг чин ажилд оруулах гээд чатгаар минь наашсаа ашгуулгана. Уцаа нэг дон гэдэл за 2 газар байна. Очоод уулзчих юм. Ер нь ийм хүнээр яаж хүүхдүүдэд багшлуулах юм гэх маягаар хандлага ажил хайж явах үед минь надад нилээдгүй мэдрэгдэж байлаа. Тэгээд нэг ажилд бол ууг нь орсон л доо. Тэнд ороод жил ажиллах хооронд хил ам дийлдэхгүй байхаар нь би тэсэхгүй өөрөө өргөдлөөгөөд гараад дахиад л ажилгүй болчихсон. Тэгээ үргэлжлүүлээд найс цаашаа газруудаар ажил хайж явсан чинь чантарчих гээд байв. Ажилгүй удаад сүулдээ би бүр модоо барьж байгаа юм чинь. Юугаа идэхүү, юугаа өмсөхүү тэрэн дээрээ туллаа. Тэгээд байж байсан чинь манаа нэг сайн нэз. Энэ амар тэнэгий. Хүний дор ажиллах гээд тэнэг царайлаад 9 бусаараа дуудуулаад явах юм. Чи үнэхээр чадвартай юм бол нэг булан төгөлдөр хуур тавьж агаад өөрөө багшлаад эхлэлтэй. Гэтэгч вэ? Би гайхаад чи намайг юутай гэж бодоод булан түрээслүүлэх гээд байгаа юм. Надад 1 копег ч алга гэсэн чи манай найз. Хөөе чи зарж болох юмудаа зарахгүй юу? Өчнөө л хог цуглуулдаг бидтэй. Гэтэгдгийн. Хийсэн ясаар нь би өөрийнхөө юмнуудаас зарсан чинь ганц 2 сарын түрээс маань гараад л ирчихсэн.
Тэгээд нэг болон түрээстэд төгөлдөр хуурын сургалтад ажиллаж эхэллээ. Хүн ирдэггүй. Сошиал хаягуудаар зар оруулахаар амар комментууд ирнэ. Чамд ер нь яг яан гэж хүүхдээ өгөх үү? Чам шиг ямар л хүүхдээ хичээл заалахгүй шүү. Гэтэл. За тэгсэн анхны хүүхэд орж ирлээ. 12 настай эрэгтэй хүүхэд. За би ёстой энэ хүүхэд дээр л юм сургаж үзүүлье гэдэг бодол надад төрсөн. Би ч нэлээд чанга багш байсан. Яг л мэрэгжлийн хүүхэдтэй үзэж байгаа юм шиг утсан. Гэхдээ тэр маань даваад гарч чадсан. Тэгээд цаашаага амнаас ам босноо яасан юм мэдэхгүй байна. Хүүхдүүд айж мад нэмэгдээд эхэлсэн дээ. Жил гарan ажиллахад би 20 хүүхдэд багшилчихсан байлаа. Сургалтынхаа 2 жилийн ойн дээр би бүр тайлан тоглолт хийсэн. Над дээр сурж байсан миний хүүхдүүд жижиг томгүй л ирсэн. Бүгдээрээ тайзан дээр гарч тоглоод л тэрийг нь аав ээж ах дүүс нь үзээд л жигтэйхэн гой тоглолт байсан. Ерөнхийдөө тэр тоглолтыг хийхэд надад гүн туслалцаа үзүүлсэн хүмүүс дандаа л хүрээлэл их маань байсан. Тэрийг бол дурсахгүй байж болохгүй. Тоглолтын төгсгөл намайг тайзан дээр ураад та энэ 2 жилээ базаад нэг үг хэлээч гэхэд одоо хүртэл миний толгоноос гардаггүй хүмүүсийн муухай өгнөд сүнх гээд шууд л ороод ирсэн. Яасан гэж энэ шиг юмд хүүхдээ өгдөг юм? Миний хүүхдийг яаж ч юм бэлээ гэх мэт. Тэгээд би тайзан дээр зогсож байхдаа үнэнийг хэлэхэд би ийм л юм хийдэг. Би 40 минут ам хураа байхгүй хөгжим ярьдаг, нот ярьдаг, онол ярьдаг. Тэгсээр байгаад л би хүүхдээ гаргаад явуулдаг. Өнөөдөр би хичээл зааж байсан олон хүүхдүүдэд тайзан дээр тоглууллаа. Би танах хүүхдтэй ийм л юм хийдэг шүү гэт хэлтэл тэр үгийг сонсоод хүмүүс дэмжиж амар орилсон. Дарья гэдэг хүнийг транс гэсэн үг биш, багш гэсэн үг илүү тодтогч байгаад би их дуртай байлаа. Анх хүүхдүүдэд хичээл зааж эхэлж байх үед би чинь өстэй толгоогоо зулгаахын наахурын болдог байсан бол яваандаа олон төрлийн характертай янз бүрийн хүүхдүүдтэй ажиллаад сурчсан чинь багшлахтаа улам дуртай болчихсон. Өөрөө багш болоод ирсэн чинь өөрийнхөө багш нарыг яагаад уурлаад байдаг байсныг бүр яг нарийн ойлгож байгаа юм чинь. Багш хүн чинь тэгээд энэ шавьяага ингээд нэг ингэчих юмсан даа гэж бодоод л байж байдаг юм хэлээ штэ. Тэгсэн нэг өдөр би Америкийн Нью-Йорк хотод зохион байгуулагдах олон улсын төгөлдөр хуурын тэмцээний өдөрдмжийг олоод уншчихлаа. Нэгдүгээр шатанд оролцогчид төгөлдөр хуур тоглож байгаа бичлэгээ явуулах юм байна. Тэгээд тэндээсээ тэнцэхээр Америк руу явж дараагийн шатанд өрсөлдөн гэсэн байхаар нь би 6 хүүхдээ оролцуултал 4 дараагийн шатанд тэнцчихсэн. Тэгэхээр нь бүгдээрээ гяс Америкийн визэнд орсон чинь харамсалтай нь хоёрынх нь виз гараагүй. Миний яг мөнгөгүй үед таарчихсан машина банк босод тавьж байгаад замын зардлаа гаргаж байсан юм. Тэгээд л нөгөө хоёроо дагуулад Америк улсыг зорилоо. Бид хэд чинь зөндөө мафантай явсан. Америкт очиод жинхэнэ улсны гэдгийг мэдэрч байгаа юм чинь. Америкчин бодсноос өртөг өндөртэй. Нэг юм худалдаж авлаа гэхэд л тэрэн дээр татвар нэмэгдэхийн, тип нэмэгдэхийн. Бид тэнд байсан хоногудаа ер нь жаахан хагас өсгөлөнгийн байдалтай л явсан. Тэмцээн болох гэдэг төгөлдөр хуураа давтах газар болтохгүй. Тэгэхээр энд тентхийн төгөлдөр хууртай ресторануудаар явхаар арх зарж байгаа учраас хүүхдүүд оруулахгүй. Маргааш тэмцээнтэй юм аа гэд учирлаад хэлэхээр ойлгохгүй байгаа юм чинь. Тэгээ явж яасан ашгүй Централ паркийн яг хажууд дан төгөлдөр хуур зардаг дэлгүүр байна. Тэндээс төгөлдөр хуур авах гэж үзэж байгаа юм шиг болоод нөгөө хоёроо давтуулаад авсан. Би нөгөө хоёртоо зайлаа тоглоод бай. Би энэгээр олон долоо юм асуугаад цаг хожоод яваад бай гэд хэсэг тэр хаваар сонирхож авсан. Сүүл рүүгээ нөгөө дэлгүүрийн хүн жуурлсан байх уу? Авахгүй гэж баахан тоглоод л байхаар. За гайгүй давтаж чадсан уу?
Энэ сүүлийн давтал чинь шүү. Дахиж давталт гэж байхгүй гэдэл тэндээс гарцгаасан. Маргааш нь тэр хоёрын тайзан дээр гарахаас өмнө дахиад эхэлж болохгүй шүү. Гацлаа гэж бодоход гацсан хэсгийг хасаад шууд цаашаага тоглоорой гэд би сүүлийн захаасаа хэлээд л гаргалаа. Манайх хоёр нэг ангилалд өрсөлдсөн юм л да. Тэгсэн тэр ангиллынхаа 1-2 дугаар байрыг нь авчихсан. Би тэд чинь бөөн баяр. Гарч ирэхээр нь нэг сайхан үнсэж аваад л баяраа тэмдэглээд хоол шиг хоолнд орсон. Угаасаа ч удахгүй буцах гэж байсан юм. Тэгээд Монголдо ирсэн чи юу вэ? Хамаг юм оронгороо ирчихсэн. Намайг чинь фэйсбүүкээр нэг дипломгүй мэрэгжилгүй хөгжимчин биш гэдэл хүмүүс ам болоод ярьчихсан. Бас төрөөсөлж байсан газрыг маань намайг байхгүй хуугаар нь хамаад аваа явчихсан. Ганцхан төгөлдөр хуурыг маал үлдээсэн байсан. Давхар түрээслэгч байсан юм шиг байна. Урд нь бас надад давхар түрээслэгчийн асуудал тохиолдоод би шөнө гадаа төгөлдөр хураа манад хонож байсан үе гарч л байсан. Тэгээд л энэ бүхнээс шантарсан. За яах вэ? Эннээс илүү даваад гарчихсан юм чин гэд бодсон ч үнэндээ дахиад босож чадахгүй байсан. Ирчгээд бүр зогтмоор санагдаж байгаа юм чинь. Нэг иймэрхүү юм хийчихэд ирэхэд Монгол намайг бас арай өөрөөр хүлээж авах байх та. Хүмүүсийн хандлага өөр болох байх гэж бодсон чинь онгоцноос бууснаас хойш намайг аимшигын зүс хүлээж авахаар нь би бүр шантраад яг үннийг хэлэхэд буцаад явчихмаар санагдсан. Намайг ойлгодог газар шал шүрдээд чамаагүй явж байхад хинч намайг танихгүй, хинч намайг муу хэлж чадахгүй гэж бодохоор хүн амтнаас мөнгө зээлээд чамаагүй тийц авчихмаар. Тэгсэн манаа нэг хүрээллийн маань найз бараг л алгадаж босгож ирсэн. Чи ингэж хийд ийм юм дээр шантраад тэнэгтэй байгаараа. Болохгүй л чи манай офис руу нөгөөд очихгүй юу? гэж хэлээд би найзынхаа офис дээр төгөлдөр хураар жирч очиод 3 сараас хойш тэнд сургалтаа явуулж байна та. Энэ хугацаанд өөрийгөө эдгэх, буцаад ингийн хэвэнтэй очих бүх процесс энэ офис дээр болж өнгөрсөн. Тэгээд би LGBT хүрээллийнхэндээ их баярлаж авдаг юм. Одоо бол би Монгол улсын гавьяат багш болъё л гэж бодож мөрөөдөж авдаг та. Уус нь гадуурхаад өгөхгүй байвал ард түмний гавьяат багш болдог ч юм уу? Нэмийг яаж мэдв. Хэмээгээд өөрийнхөө амьдралын түүхийг өндөрсөн байна. За хэний тухай яриад байгаа вэ гэдгийг бол мэдэх хүмүүс нь мэдэх бахаа. Мэдхгүй нэг нь надад тэгээд зураг хүрэг янз бүрийн мэдээлэлд нийтийн бас зөндөө явж илээ гэдгийг. Би юм хүмүүсийг дэмжээсгүүд болдоггүй ч гэсэн гат орхдоггүй. Хүн орчлоо хорвоо дээр одоо хүн шиг хүн байж байвал бусд нь юу хамаа байж үдэл гэж боддог төрлийн юм ба. Энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.